бидний захиалсан вилла энэ яг ямар ахын мэдгүй бүх юм маш сонирхолтой. Яаж мэдсэн юм бэ? Дрона модон донд унгацсан. Тэр модон донд унгацсан. За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтэй давтаа морил. За өнөөдрийнхөө бичлэгээрээ Бали явах гэж байна. Энэ удаагийн маань бичлэг аяллаа бичлэг байх болно. Аяллахаа бичлэгтэй бүгдээрээ хамт цацгаагаараа. Огийн ут хоёр эмчээ Мосын бодол дээр ирсэн хамт явах хүмүүсээ хүлээж байна. Ирсэн маань гэж байна. 2025 оны эхний аялал эхэллээ. Австралийн бордоор гараад ирлээ. Дотгошооноо ороод ирсэн. 7:38 болж байна. 9:20-аас орох ёстой. Нисэх цаг юм биш юм уу? Тэгээ ямар тач тэнцэнэ 12:50 гээд буунд ингэж харагдаж байна. Хамт явж байгаа хүмүүс маань урд байна. Энд байна. Энд ч бас байна. За ийм хүмүүстэй хамт явж байна. Энд ч нэг ийм хүү сонголтууд байгаа байхгүй юу? Энэ дундаас юу сонгох вэ? Кофе шопт ажилладаг хэрнээ кофе ууж чаддгүй. Уг нь дикаф ууж болно л доо. Гэтэ дикаф уусан ч гэсэн миний зүрх тэсэд байдаг байхгүй юу? Тийм болохоор би tea girl. Матча нэг тустай биш. Энэ chicken mayo sandwich. Нэг кофе ууя гэж боддгүй юм. Кофе уугаа сурчих юм бол би яг дасчих болохоор бас юмд хурдан дасахтаа сайн штэ. Тийм юм чинь ер нь их уугаад дасаад яах вэ гэж бас боддог. Байна уу? Цонхон тал нэг цонхны хажууд байна. Юм насч. Фэкэрээс. Энэ удаагийнхаа аяллаа бичлэгтэй хамт агаарай. Бичлэг маань гоё болох байх гэж найдаж байна. Энэ аяллыг яаж яхад бид нар чинь он гараал 1 сарын дундуур захиалсан. Тэгэхээр чин сар хүлээж агаад явж байгаа байхгүй юу? Анх захиалгахдаа хизээ явнаа. Ямар удаан хүлээх юм бэ гэж бодож исэн чинь ингээд нэг л мэдхэд аялах өдөр маань ирсэн. Явах гад байж байна. Гоё байна. Догдолж ийн. Гэхдээ Балид одоо борооны урьсарсан. Тэгээд амар бороотой мод зодн унаад нэлээд жоохон эвгүй байдлаа 70-80% бороотой. Бидний байх бүх өдөр ер нь тийм байгаа. Гэхдээ бид нар тэрийг арай эргээр хүлээж авах гэж хичээнэ гэж ямартайч ярьсан байгаа. Тэгээд нөхцөл байдал ямар хөө байхаа ингээ юу ч мэдэхгүй бидний захиалсан вилла энэ яг ямар байхаа мэдэхгүй бүх юм маш сонирхолтой. Одоо юутай ч ингээ сайхан юм хамаа идээд тэгээ жоохон тайван сууж агаад цаг 30 минутын дараа нисэх юм байна. Оги Aircraft, inflate a life jacket fully by pulling the releaser. To inflate further, blow into the steel. This line Онгоцондоо суусан байна. Хөдлөөд явж байна. Тэгээ өнөөдөр өглөө өнгөрөө бодё гэж бодсон боловч будаагүй. Ер нь онгоц дотор жоохон бодогтой байхаар амар хөндөх жоох хэцүү санагдаад байдаг л та. Будаагүй ч болсон байна. Тийм ээ.
Бали 40 уулзъя. Ladies and gentlemen, information. Ийм чикэндээ ийм хоолгосон. Манай онгоц хоолгүй. Гэхдээ бид хоёр цаанаас ол онгоцонд хоол идэх гоё учраас үзчихэл байна л да. Сайн байцгаана уу? Монголчуудаа. Чипс нь $5. Бол нь $10. $25 250 мянган рупи их юм байна. Онгоцны буудлын дээрээс 50 гигабайт нь 250 мянган рупи гэдэг ийм сим авчлаа. Okay, thank you. 50 гигабайт нь 25 австрали доллар болох юм байна. Чихтэй байна. Одоогийн байдлаар бол бороо алга дажгүй шүү. Кофе авсан чи ингэ бичсэн байна. Ямар хөөрх юм бэ? Яаж мэдсэн юм болоо? Яаж мэдсэн бэ? За, бараагүй шүү те. Болж шүү. Ай нэг юм их байд бачна тий. Нэг тип авт юм шүү. Цанхан онгоолгоо тэгээ типэ хийх юм ба штэ. Оо, манай хүн өгчлөө. Thank you. Онгоцны буудлаасаа буучаад захиалсан вилла руугаа явж гин. Бараг цаг 30 минут 2 цагийн зайтай. Тэгээд замаараа дэлгүүр орж хүнс авчаад тэгээд цаашаа явах гэж байна. Замын төвчрэлтэй байна. Тэгээд зам нь айгүй нарийнхан болохоор ингээд ер нь бол явж л байна л да. Гэхдээ удаан явж гин. Тэгэхээр жоохон цаг авах юм байна л да. Замын төвчрлийг тооцоолмоор юм байна. Тэгэд манай жолооч бид нарт тасаа хэлж өглөө л дөө. Ерөөсөө карантины сууж болдоггүй гэж юм. Тэгээд зөвхөн дэлгүүрт зарагддаг усыг л уухгүй болвол энэ Бали Бэли гэдэг юм гидсний өвчин тусдаг. Тэгээд тэр нь маш аюултай. Шүдэ угаахтаа ч гэсэн тэр усыг хэрэглэж болохгүй гэд тэгж байна. Тэгээд бид нар одоо замаараа дэлгүүр орж ус мус аваад хүнс мүсээ авчаад тэгээд цаашаа явах гэж байна. Тэгээд түрүү жилийн Пхукет явахдаа хамт явж байсан ах эгчтэйгээ хамт явж байгаа. Үйл эгч байгаа. Саламат татан, welcome. Бид нэг иймэрхүү жижиг дэлгүүр олоод тэгээд хэрэглэх уснуудаа хүнснүүдээ авчлаа. За ийм дэлгүүр байна. Гадаана баахан мотоциклтай байна. Хөөрхөн дэлгүүр байна шүү. Яг Монгол нэг аймгийн дэлгүүр шиг хөөрхөн. Тэ? Гам авсаа. Чи гам итгэд амаа. Готлаа. Үгүй гинэ. Манайхаа сая хаалгаар гарлаа. Яд орлоо. Хаалгаар орлоо. Байрлагнуудынхаа үүдэнд байгаа нэг жижигхэн ийм нэг сүмшиг хөшөөнүүд байна штэ. Тэр нь барилгаас өндөр байх ёсгүй гинэ. Тэгээд эдний хамгийн өндөр байшин 4 давхар гэж. 4 давхар байшин барихын тулд тэрнээс өндөр тийм жижиг темпл өөрөө байгуул. Хажууд явах хэрэгтэй. Тэгээд бүх байшин бол өөртөө темплийг нөө. Темпл нь илүү өндөр байх хэрэгтэй юм байна тий. Айх залууш графтаа хийдэж чи тий. Аж нөө. Яаж өдөр өөрсдөө машинаа барьчихгүй юу? Oh my god. Oh, he's coming in. All right, there you go. Yeah. Одоо яах вэ? Арай гэж орж ах чинь. Very hard to reverse. Байлээ дээрээ дайчил таарсан. Монгол хүмүүсүүд одоо ингээд хөдлөөчтэй хөдлөөч. Одоо энэ маань яаж бас уцснаа те? Өөр зам байдгүй юм бах та. Авыг яах Аа би шиг үүддэж штэ. Good job, driver. Love you driver. Good job. Ирчин миний яхаа. Урд нөгөө дэвсээд Саата хоёр яачваа.
За finally бид нар ирлээ. Бүр амар замаар явж ирлээ. Ваа, за манай вилла хараарай. Гэтэ сүүлд нь гоё харуулна. Nice. За нар гараад гоё шүү. Амар гоё харагдаж байна. Ястай гоё баалид байгаа юм шиг санагдчих шүү. За ийм гоё газар ирсэн байна. Тэг жоохон байж байгаа гоё вилла тур хийж харуулъя. Маш excited байна шүү. Виланда хүрээд ирсэн. Дөнгөж яг нэг түүхэн жин. Тэг өдрийн нэг 4-5 цагийн үед ирээд одоо нэг цаг 7-8 болж байгаа юм болов. Пүүл рүү ороод тэгэж байжгаад би өрөөндөө ороод ирсэн. Чемодан доторх юмнуудаа янзалж ийн. Юмнуудаа жоохон байрлуулж тухалчаад тэгээ гарах чинь тэгээ хоол захиалсан байгаа. Тэгээ хоол идэн. Тэгээд би та нартай гоё энэ орсон вилланыхаа туурыг үзүүлье. Энэ виллагаа харуулъя. Манай энд байгаа вилла болохоор 6 бед ийм вилла захиалсан байгаа. 4 гэр бүл явж байгаа. Ер нь бол маш их таалагдж байна. Дэжгүй гоё вилла байна. Тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. Ее. Багсаа мартцсан байж тээ. Хүүе. Би мейкапынхаа багсыг мартцсан байна гэж боддоо. Би одоо яах юм бол Oh my god, яг нэг юм мартаад байгаа юм шиг санагдаа. За гайг бах гэж бодоод гарцсан чи. Багс байхгүй, пудр мүдрээд яаж тавих юм бол би. Сайн мэрчгүй. Түдээс нь зөвхөн байна. Эцэгтэй уутмууд таашаахгүй. Жүнснүүд аваа авчих. Энд дээр Энэ өөжсөн цаа Данаас гайгүй гэдэг. Тань байна гэдэг. чи мэдээ. Мэдээ. Видео жоохоо нөтөө. Дага? Дага өмштэй. ಇದು ಕಾಫಿ ಹಣ್ಣು ಹೊರತಂಸು. ನೋಡ್ತೀರೇನು? тийш алхаж авчих хэрэгтэй. Өнөөдөр бол бид нарын яг албан ёсны эхний өдөр болж байна. Тэгээд waterfall үзэн, тэгээд temple үзэн, тэгээд swing дээр савлуурн дээр зураг авахулна. Тэгээд одоо юм л гарах чинь. Тэгээд гарцгаая ер нь бол яарч байна. Bye bye. За манай вилланы гадна тал нь юм тэгээд гадаа идэх юм зам нь ийм нарийнхан тэгээд бид нэр одоо хамт явах машин руугаа алхаж явна. Тэгвэл үнэхээр нарийнхан замтай. Тэгээд бидний явж байгаа машин маань нэлийн том учраас багтахгүй. Өчигдөр та нарт би харуулсан. Тэгээд одоо тэр лүгээ алхнаа. Тэгээд өглөө бас 40% юм бороо орж байна. Бид нар бүгдээрээ зон төгтөө. Хай гэрээ. Хай. Өглөөний мэнд. Waterfall гээд ийм усан ориглуурн дээр зураг авахлахаар ирсэн. Гадаа маш их бороо орж байна. Тэгээд бид нар нэг юм хөө байдалтай.
Миний нэг дэвтнүүд маань бүрэн бицтэй. Өмсгний сүүлэн бол ном. Бүтэн бицтэй. Тэгтээ бол харандаа байхгүй. Огс ногт байхгүй. Жохон мэдрэмжгүй л хатраа хөвлчиж. Нар гарчлаа. Өглөө гэрээсээ гарчаад waterfall гэдэг усан ийм ориглууртай тийм үзэсгэлэнтэй газар очсон. Тэгээд тэнцэнээсээ одоо энэ чи ийм темпл дээр ирсэн байна. Энэний нэр нь болохоор яг энэ чи гарах чид маш ийм хөндлөштэй, хөндлөх ёстой ийм газар юм байна л да. Биний юм ирсэн хүн орж болохгүй юм байна. Миний болохоор яг юм ирсэн байгаа болохоор орж болохгүй. Тэгээд яг хүн мэдгүй гээд орж болно л доо. Гэхдээ ингээд ер нь жоохон хүндлээд орохгүй байсан нь дээр гэж бодоод тэгээд орохгүй байхаар шийдсэн. Ийм өнгөнгийн цэцэгтэй ингээд иймэрхүү юмнууд ингээд хаалга болгон дээрээ ч юм айлууд гэрийнхаа үдэнд бас ингээд тавьсан байд юм байна. Тэр нь болохоор бурхнаа хоолж байгаа нэг хэлбэр юм байна. Баруун тишээгээ ингээд явах юм бол тэр темпл рүүгээ ингээд дотгошоогоо орох юм байна. За тэгээд ингээд дээшээ мэшигээ гараад энүүгээрээ зүүн эргэж яваад ер нь дотроо бас маш их зүйл байгаа юм байна л да. Зүгээр орчиж болох юм байна. Гэхдээ хүндлээд би бол орохгүй байхаар шийдсэн болохоор яг энэ үүд хэсэгт нь бол би байж иж болно. Тэгээд энэ үүд хэсэгт нь яг юу болж байна вэ гэхлээр энэ хавьдны ногоо энэ нэг алчууруудтай хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар нь болохоор ийм залбирал үйлдээд тэгдэг юм байна. За одоо энэ хүний жишээлбэл ингээ нэг авцсан ийм өнгөнгийн цэцэгнүүд ингээд авцсан байгаа даа байхгүй юу? 5 төрлийн цэцэгтэй тэгээ өнгөнгөөр нь дараалалаар нь ингээд өөрөгдөг гинэ. Тэгээд энэ ч хүмүүс ингээд залбирч байна. Эмэгтэйчүүд нь толгоон дээрээ юмнуудаа үүрцэн яваад байгаа байхгүй юу? Одоо миний хажуугаар явж байгаа. Энэ хаалган дээр отгоо тоор төрөн зураг авахулсан. Тэр зургаас энэ ч гаргачихъя. Тэгээ гоё сүсгэлээл эрэгтэй хүмүүс нь дээгүүрээ нүцгэн явж иж болох юм байна. Эмэгтэй хүмүүс нь бүх юмаа нууцсан явах хэрэгтэй юм байна. Энд ч цаг агаарны хувьд 2 сард ингээд rainy season буюу борооны улирлан байгаа даа байхгүй юу? Бид нарыг өчигдөр ирэхэд бороо орж исэн. Тэгээ вилан дээрээ хурж ирээд байж хахад бороон зогссон. Бороогүй байсан. Тэгээ өглөө бид хэдийг дөнгөж гэрээсээ гарч яхад бороотой байсан. Бороо орж яхад бид нэг өглөө гараад явсан штэ. Waterfall дээр очиход бас нэлээд бороо орж исэн. Тэгээд нэг сайн бичлэг бас хийж чадаагүй. Кальт бичлэг хийсэн. Тэгээ зурагнуудаа газ ахуулж чаад явсан. Тэгээд энэ темпл дээр ирсэн ч амар гоё нартай. Ерөөсө бороо алга. Энд ирсэнээс хойш ерөөсө өчтөр ирсэн штэ. Ерөөсө ийм гоё нартай байгаагүй. Тэгээд энд гоё нар гарцсан ч бүр маш гоё байна. Нэг тийм амар юм бөхчм халуун юм алга. Айгуу гоё ер нь айгуу дайжгүй. Зүгээр яж хат хөлс бас гараад тийм юм алга. Таиланд шиг бол тийм халуун биш байна. 2 сард штэ. Одоо өнөөдөр чинь 2 сарын 12 баггүй юу? Чиглэг гэх юм уу нэг юм. Юутаач тийм амар халуун бол юм алга. Салхилах үедээ салхилна. Өглөө тэгээд нороод подолко газар унагаасан. Игчийнхаа хувцыг өмссөн явж байна. Хувц маань мохоо олсон учраас стори пост энэ төр хийдэм билүү? Зүгээр сууж яхаар. Тэгээд амар гоё ингээд бас тэ
Юмд юусаа яарч явахгүй. Ингээ тайван суугаал, хүн амтаа ажиглаал, хараал, анзаараал ингээ суугаад исэн ч айгүй гоё юм байна. Ингээ хүлээгээ суухаас таалагдчих шүү. Тэгээ түүний дотор орсон бас бичлэг хийсэн байх хэвээр. Тэгээ би тэр бичлэгийг та нарт одоо үзүүлье. Ингээ бүгд амар ирээн тий. Ирээн. За бид тоол идэхээр орж байна. Ерөөсөл битүүл forest, битүүл байгаль, jungle юм шүү. Өнөөдөр юу хийж өнгөрүүлв дээ? За өнөөдөр бид өглөө эрт босоод гээд waterfall явсан. Зураг авахлаад тэрний дараа тэгтээ хэдийгээр амар өглөөгнөөс хойш ингээд бороо тасралтгүй орж байгаа ч гэсэн бас бидрийг зураг ав гээд 15 минутын зайтай бороо орж байна. Бурхан ивэгээд темпл дээр очиход ягаагүй бороо ороогүй байгаа. Тэр оройны тоглоом дээр манай нөхөр ялсан байдгийг. Саятан болсон байдгийг. Сая доллар хийсэн. $100 хийсэн. Бид хоёр. Бид хоёр нааж байгаа. За тэрийг алгасан. Ерөөсөө тийм яриа явагдааг байгаа. Боолын сэтгэл ямар вэ? Нойтон байна. Сэрүүхэн халуун орон шиг биш л байна. Тэ амар гоё юм. Цаг агаараас бидний талд байна. Бороотой хэдийч яг зураг авалтын үеэр үзэж харах явцад бороо биш нар маань гарч байна. Яг одоо хоол идэж явах үед бол бороо орж болж байна. За манай хоол гарч ирж байна. What did you do today? Go in a car. I don't care. I went in a car. I went to a temple and kind of prayed. And then But you did not pray. and then after we went to a restaurant that we are here right now, and I got some spaghetti. The pizza's good. What? Say that again. I thought she just swayed. Хоолс шат түүх гэдэг юм шүү. Зя бид сайхан хоолоо идчихсэн одоо. Энэ хойно харагдаж байгаа. Энэ савлууран дээр суух гэж байна. Палаж өмсөж жогоод зураг авахулъя. 1 2 3 Keep them back. Okay, standing back, your body on top. Keep them back. Дээрээ л амар юм.
Вилланда буцаж ирээд ирчээд сайхан унтаад тэгээд сэрээд юм идээд одоо нэг тухтай сууж байна. Дроноо нисгэх гэж байна энэ чи. Нэг иймэрхүү байдалтай хүүхдүүд сэлээд тэнцээ их чихтэстэй. Балид амархаар ирэхдээ ямар вилланд орсон талаараа тайлд харуулъя. Тэгээд энэний нэр нь болохоор Villa Dea гэдэг нэртэй ийм вилла байгаа. Бурхан минь. Гадна тал нь бол нэг иймэрхүү тотгошоогоо орвол үүдэндээ шууд ингэж харагдаж байна. Тэгээд зүүн гар тал руугаа ер нь л битүү ийм ургамалтай. Тэгээд энэ тэндээ бас юм сүвнэрүүдтэй юм байлээ. За дөнгөж орж ирэнгүүд үүдэндээ нэг иймэрхүү зя тэгээд үүднээсээ орж ирчээд бид хэдийг захиалсан энэ вилла болохоор яг 6 бедрум вилла байгаа. Тэгээд за жишээ болгож би та хэдэд яг нэг өрөөг харуулъя. Хинч хэрэглээгүй юм цэвэрхэн өрөө байна. За энэ өрөөнөөс харуулах юм бол ийм Tom King ортой шкаф хэсэг нэм. Тэгээд өрөө олгоно нэм сейфтэй юм билээ. Тэгээд энэ ч ийм нэг хөрхөн тол хэсэг нэг иймэрхүү хөрхөн. Тэгээд ишигээ орох юм бол 0-ийнх нь өрөө нь байна. За 0-ийнх нь өрөө нь болохоор тэгээ хоёр тусдаа угаалтууртай. Эндээ нэг шүршүртэй. Энчнээсээ шууд ингээд гадаа гарчдаг. Энэ нь ийм байны бат табтай ийм өрөө байна. Энд нэг ийм өрөө байна. Тэгээд өрөөнөөсөө бол битүү том шилэн хаалгатай. Эхний өрөөний хувьд бол иймэрхүү. За ер нь бол өрөөнүүд нь бүгдээрээ нэг иймэрхүү байгаа. За дараачийн өрөө нь энчээ байна. Энэ манай 2 боён өрөө байна. Ийм twin ортой. За тэгээ энэ нэг юм бас ингээд хаалгуудаа сайн хаахгүй бол айгүйх амтган шоргоолж янз бүрийн юм орох аюултай юм билэ. За энэ болохоор бит хоёрын өрөө байна. За бит хоёр түрүүн өдөр хурж ирчээд унтаад сэрээд босоод явцсан. За нэг иймэрхүү байна. Ийм нэг хөөрхөн хэсэгтэй. Түрүүний өрөөтэй адилхан бичлэг хийхэд үнэхээр гоё ийм өрөө байна. За манай өрөө бол нэг иймэрхүү байна. Би түрүүн дроноор бичлэг хийгээд тэгээ дроноос сэнгэлж байна. За энэ хаалганд юу байгаа вэ гэхээр энэ нь ийм хөрхөн жижигхэн синема байна. Тэгээ энэ чинь ингээд суугаад кино үзэх боломжтой. Энэ чинь ийм тоглоомны хэсэгтэй. За энэ виллагаа танилцуулж байна. За энэ чинь хүмүүс ингээд бильярд тоглож байна. Тэнцэнээс хөл бөмбөгийн ширээтэй юм байна. Залуучууд хөгжилдөж байна. Залуучууд цэнгэлдэж байна. За энэ өрөөнөөс гарах юм бол энэ өрөө ер нь бол ийм тоглоомын өрөө байна. За энэ ч нэг ийм сайхан бүсгүйчүүд байна. Сайхан бүсгүйчүүдээ сайхан амарч гинөө. Уучлаарай бүсгүйчүүдээ. Сайхан амарч гинөө. За танаа өрөөг чи харуулчих уу? Танаа өрөөг чинь бас их өөр юм биш үү? Вау, энэчнээсээ өстой гоё юм байна те. Nice. За энэ өрөө болохоор ийм хорхоо шавшнаас хамгаалсан ийм тоортой юм байна. За энэ хамт явж байгаа манай их чинь baby байна. За яг энэ гол хэсэг нь бол яг энэ. За яг ийшээгээ орох юм болвол эндээ том living нь байна. За living area-нд бас их хөөрхөн. За kitchen нь ийм айгүй юм шинэлэг загвартай. Би нэг гоё гэрлийн асааж
харуулмаар байна л да. Дааж гэрэл нь хаана байгаа юм бол сайн мэдэхгүй л байна. За кичн нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд бүх юм нь байдаг. Энд ч нэрээ нэг ерөөсө карантиных нь уснаас ууж болохгүй болохоор заавал ийм боллонтой ус бид нар авсан. Тэгээд энэ цаанаасаа бас энэ халуун хөтөөс ингэж гардаг юм шүүлтүртэй юм байлээ. Ингээд пэйжтэй бүх л ер нь бол зүйлүүд нь байгаа. Тэгээд жоох хөвгттэй явж байгаа болохоор хоол унд хийж идэх эндэргээд бидэд өөрсдөө их хоол хийж идэж байгаа. За би ч хийгээгүй. Манай хоёр их ч ер нь бол хоол хийж байгаа шүү. За ингээ хөрөгчөндөө бас хөрхөн юмудаа ингээ хийчин том хөрөгчтэй юм байлээ. За энэ чэнээсээ бас энэ өрөөнөөсөө бас гарнаа. Ерөөсөө бүх л байж болох бүх газраас л ингээд гарна. Ливингийнх нь хэсэг нь юм байна. Ийм том ширээтэй. Энд одоо миний бодлоор бол бараг 30-30-аад хүн орох юм уу? Ер нь нэлээд олон хүн орохоор 6 бед гэдэг чинь ливинг хэсэг нь бас хөөрхөн. Энд чиний ингээд ийм шаттай, шатаараа буугаад эндээ ийм бодингийн хэсэгтэй, зурагттай, маягийн багаз ийм чулуун. За тэгээд ийм нэг том living area байна. Яг ингээд том өрөөнөөсөө гараад бүх өрөөнүүдийнх нь хаалга нь яг ийм хаалгатай. Тэгээ энэчнээсээ гарангуудаа за яг энэ хэсэгтээ болвол гадаа суудаг хэсэг нэг иймэрхүү. Маш олоолаа суух боломжтой. Ийм хөөрхөн ингээд суугаад тоглоотой гоё хэсэг байна. За энэчнээсээ одоо ингэж яваад пүүл хэсэг нь байна. Бас маш олон ийм хөвтдөг ийм орнуудтай. За энэ чи манай хэд чинхэн жаргалдаж байна. За тэгээ ерөөсө битүүл ийм ширэнгэн ой модон дунд ингэж байж байна. Тэгээд энэ пүүлнийхаа дээр нь ийм хөрхөн бас ийм явдаг хэсэгтэй юм байна. За энэ хэсэг нь бас амар хөрхөн гол хэсэг гэх юм уу манай вилланы ийм буддаатай. Тэгээд ийшээгээ бас нэг ийм барбекю энтер хийж болохоор юм уу нэг ийм сул ярия байна. Бүжиглэж мүжиглдэг ч юм уу тийм болж байна. За энэ ч ингээд дүүштэй. За нэг иймэрхүү вилла байна да. За яг тэнчэнэ бас гадаа суудаг юм ширээ байгаа. Тэгээ ер нь бол маш хангалттай гоё ийм вилла байна. За 6 бед нь бол ингээд ерөөсөө тойроод байгаад байгаа юм бэлээ. Энд ч бас ийм хоёр илүү өрөө байгаа. Ийм хоёр орштой. Энд ч бас нэг айлын өрөө байна. Ийм хідэн хаалга байгаа юм байна. За энэний цаана юу байгааг бол би үзег байгаа. За энэ ч нэг юм 0 байгаа юм байна. За энэ нь бол цоожтой байна. Энд нь юу байна? Энд нь нөгөө массаж тийм private юугаа массаж энтрээ захиалаад энэ хийлгэж болох юм байна. Nice spa хийлгэж болдсон байлээ нэрээ дуудаад. Тэгээ энэ гадаа байдаг өрөөнөөс маш гоё юм байна. Ийм бид хэдийн байрлаж байгаа бал идэх энэ вилла маань 5 шөнийн 2800 австрал доллар болж байгаа. 4 гэр бүл ингээд орчиж болж байна. 4-өөс ч их ер нь бол 5 гэр бүл орох боломжтой. Тэгэд ийм гоё том саруулхан маш тухтай ийм вилла байна. Онгоцны буудлаасаа бид нэр ишээ ирэх гэж нэг цаг 30 минут болсон. Вилла туур маань нэг иймэрхүү боллоо.
Дроноор бичлэг хийгээд айгүй гоё байжсэн чинь дроноо модон донд унгаацсан. Тэр модон донд унгаацсан. Тэгээ жахны орой биччихсэн болохоор дроноо харж чадахгүй гадаа харахгүй болцсон. Жохон амар байна. Энэ вилланы хүн нь ирээд security нэрээд тэгээд хямартайч хурж ирж авч хөр болсон 10 минутын дараа ирнэ гинэ. Пүүлээс гарч ирчээд усанд орчоод одоо нүүрэндээ маск тавих гээд байж байна да. Өнөөдрийн хувьд ер нь нэг иймэрхүү өдөр боллоо. Тэгээд дрон маань унсан бичлэгийг бас би яг одоо харуулъя та хэдэд. Ерөөсөө тэгэж нэг яаж сандарахгүй, ямар ч тийм пүүшгүй, тэгээл яг үзэх юмудаа үзээл. Нэг амар юмд нэг яаж сандарахгүй, халууцж малууцахгүй. Ер нь аюу гоё юм байна. Нэг амар 2 сард аялах дими гэж бол надад нэг санагдахгүй байна. Тэгвэл гоё. Я бараа орохын үед бол орж ийн. Гэхдээ угаасаа тэгэл жоохон нойтон чиглэг бол байна. Гэхдээ тэгээд бас нэг учир зүггүй байнга бараа ороод байх юм бол байдаггүй юм байна. Орой морой бол нэг бараа мороо бол ордоггүй юм байна. Тэгээ би маргааш гоё нэрээ мейкапын бичлэг хийдэм билүү. Тэгээ маргааш бидэд нэг хий барыг гэсэн нэг төлөвлөгөөгүй байгаа байхгүй юу? Тийм л энэ да. Дроныг авч өгөх хүн маань ирчихлээ. Тэр хамтдаа гарч ямархуу үйл явдал болохыг харцгаая. Юу болж үргэлжлэхийг харцгаая. Бид нар дроноо чадахгүй юу? Манай дрон маань амьд байгаа юу? Байхгүй юу? Энд гэхдээ ер нь customer service амар сайн юм байна. Айгу хөөрхөн амар сэтгэлээрээ хүмүүс байх юм. Ер нь бид нартэй таарсан хүмүүс үйл амар сэтгэлээрээ. Гэхдээ тэгэл угаасаа тийм л яхах л да. Угаасаа жуулчд амар хэрдэг болохоор айгу сайн мэддэг хүмүүсэд юу хэрэгтэй болохыг угаасаа амар сайн мэддэг. Тэшид орцсон уу? Горгидо. Thank you. Thank you so much. Thank you. Thanks a lot. Бүрэн бүтэн зүйлсээр нөө шүтээ. Гөө наач натлотон дуусах юу гэдэг илэрхгүй. Зөөлөн гацсан. Ямар ч тач бэлэн гинэ. Бүрэн бүтэн олчлоо. Thank you, good night. Өөр хинтээ яас. Инээс нь л хүмүүс яах. Инчээ гэж заагаад ер нь бол map-д байсан. Тэгээд 100 м юм уу 100 м-ийн цаанаас ахгүй юу. Тэгээд тэр мод нь ер нь жоохон амар ороход амар орох гэж оролцсон боловч цаашаага нэлийн амар байсан болохоор тэгээд дээр нь ханахаа байсан болохоор янз бүрийн амтан байж магадгүй. Айгаад тэгээд бид нэр аваагүй байдаг байгаа шүү. Зя тэгээд бичлэгийн маань эхний хэсэг нь энэ түрээд дуусаж байна. Нэрээ тийм би бас нэг жоох барцтай явж байгаа. Тэр нь болохоор мейкапныхаа багсыг орхисон юм. Тахгүй яасан. Харин би мартсан байна. Будгаа энэ микрофон баггүй юу? Тэгээ будгаа авчаад би юуг нь авах багсаа авах мартчихсан юм. Энэ ингээ юураа бутчих болох юм уу? Энэ нүрээ бодохгүй. Энд чинь нөгөө ингээд ийм микрофон баггүй да. Ингээд ярьдаг. Чи ингээ ярих юм бол чиний яриа чинь тод сонсоо яар та. Будгаа харин тэгээд багс байхгүй, хорлооноороо. Гэхдээ зүгээрээ энэс илүү юм болох байсан. Тэгээд болоогүй юм байлгүй гэж бодож байна. Энэ удаагийн маань миний бичлэг энд хүрээд дуслаа. Тэгээд дараачихан part 2-аар уулзлаа. Түр баяртай. Bye bye.